байна уу Болоргой? Сайн байна. Оросын баатарлаг улаан арми нацист фашистуудыг бүтнэрхсний 72 жилээ болж байна. Энэ түүхийн алалтын барийг тохиолдуулан үг сэдвээр ярилцъя. Дэлхийн 2 дугаар дайн зөвлөлт холбоот улс 1917 оны октябрын хувьсгал. Энэ бүх үйл явдал манай Монгол улсын түүхэнд, Монгол улсын хувь заяанд маш их нөлөөлсөн. Бидний өнгөрсөн бараг 170 жил гэж ярьдаг түүх. Энэ хоёр үйл явдалтай гүнзгий холбогддог. Бид энэ түүхээ залгаад, энэ түүхээсээ үргэлжлүүлээд бидний өчигдрийн амьдрал дээр өнөөдөр маргааш үндэслэдэг. Харин өнөөдөр залуучууд маань, хүүхдүүд, өсвөр үеийнхэн маань энэ түүхийг сайн мэдэхгүй. Асуудалд хандахдаа, олон нийтийн хөл мэдээлэлээс янз бүрийн мэдээллийг сонсохдоо шууд тэр хэлсний дагуу хар эсвэл цагаан гэсэн ойлголт өөрсдөө авчаад тэрэндээ итгээд бүх асуудлыг хоёр туул руу авчулж байгаа санагддаг. Тайн тал дээр юу хэлэх вэ? Ер нь харамсалтай нь бол яг сүүлийн үеийн ялангуяа манай залуучуудыг бол маш их одоо хэвшмэл тийм загвараар сэтгэдэг болгоцсон байна. Тэгээ ер нь ингэсэн шүү дээ 90-ад оны үед чинь нөгөө олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэвлэлийн эрхчлөө гэж бол 27 жил бол бид үнэхээр ёстой юу дуртайгаа хийж бол нэг тонгочлоо шүү дээ. Эцсийн бүлэгт бол одоо ингэж 27 жилийн дараа эргээд харахад бол манай улс хүмүүсүүд ямар нийгэмд амьдарч байгаа, ер нь бол дэлхийд дээр ямар үйл явдлууд болоод байгааг энэний цаад мөн чанарыг үнэхээр тэр бодит байдлыг бол ойлгох чадвараа үнэхээр гүйцэд байгаа байхгүй юу. Тэгвэл зэрэг чинь энийг яагаад ийм болгож ийн гэсэн чинь дандаа хүмүүсийг бол ер нь тийм хялбархан болов сэтгэдэг, богинохон сэтгэдэг, имийг зөвл заавал бол одоо нэг тийм загварт бол оруулахгүй бол тэрхэн хүлээж авч ойлгож чадхаа байцсан байж байгаа. Энэ юм бол хүмүүсийн өнөхөө тэр оюун санааны эсрэг хийж байгаа хамгийн том бол одоо үнэхээр тэр гэмт ажиллагаа байхгүй юу. Тийм учраас чинь хүмүүсийн одоо ялангуяа бол одоо манай тэр шилдэг нийтлэгчдийн бодод бишиж ирсэн энэ юмар бол хүмүүжсэн улсууд одоо бол асуудлыг бол одоо чинь маш их хялбарчлалтай ойлгодог. Тэгээд ойлгохтой бол заавал бол одоо чинь хар цагаа гэдэг. Өнөөдөр бол одоо чи хэрвээ жаахан социализмын төлөөч юм шиг тийм үү. Тэгж хүмүүс бол одоо ингэж хялбарчилж загварчилж байна. Энэ чинь хэвшмэл загвар сэтгэлгээ гэж бол бүр тийм одоо олон нийтийн сэтгэл судлалт бол үздэг л дээ. Энэ бол ердөөсөө хүн тухайн хүн бодит байдлыг ойлгох энэ ойлголтыг нь бол үнэхээр нүгээр таслаа хийчдэг. Ийм л бол зэвсэг юм байна. Бас нэг энэ дэр нэг зүйлийг ингээд ярихад харамсалтай нь бол одоо өнгөрсөн болоо тэр социалист одоо коммунист ийм бол нийгмийг бид нар дахиж бол байгуулж чадахгүй боломжгүй байхгүй хүмүүс. Ягаад гэвэл одоо чинь энэ нэгэнт хүмүүстийг одоо чинь ийм капитализмын одоо ийм одоо тогоонд бол үнэхээр 20 хэдэн жил чандсан учраас энэ систем рүү бид нар бол одоо чинь ямар ч байсан бол бидний үе дээр бол орох боломжгүй. Гэхдээ энэ улс нийгмийн бол дахиж бол улс үндэстнээ байгуулахад бол бид нар урд нь байсан одоо энэ тэр социалист системийн үнэхээр тэр давуутай одоо боловсрол төлбөргүй эрүүл мэнд төлбөргүй те ийм нийгмийн хамгаалтын одоо чиглэлийг одоо гол болгож барьсан ийм нийгмийн баримжаатай Монгол хүний ийм Монголын хүний нийгмийн одоо төлөх энэ системийг бол одоо буцаж эргүүл байгуулах шаардлагатай гэж үзэж байна л да. Би бол харьцангуй шудраг Монгол хүний эрх хангагдсан нийгэм байсан гэж боддоо шүү. Тэгэлгүй. Би социализмын үед төрсөн 10 хэд настайд маань ардчлал нийгмийн өөрчлөлт эхэлсэн. Миний бодлоор бидний Багдад амьдарч байсан нийгэм харьцангуй шудраг, харьцангуй ч гэлтгүй, харьцуулах аргагүй шудраг нийгэм байсан гэж би боддتي. Тэгэлгүй. Жишээлбэл малчин Монголын монголчууд ч малчин хүмүүс шүү дээ. Малчин Монголын малчин хүүхэд инженер болж сансар нисэж болох бүрэн боломжтой. Өнөөдөр мөнгөтэй мөнгөгүй гэдэг ийм хэмжүүртэй. Энэ эсвэл шудраг юм уу? Тэгээ одоо бол зөвхөн хүний эрх гэдэг тэр хоосон мораль лозунг үлдсэн болохоос үнэхээр одоо чинь залуучуудаа тэр үед чинь залуучуудаа сургах гэж хахад сурж байгаагийн төлөө тэднээс мөнгө аваад шүү дээ. Нүгийн систем бол урд нь бол яадаг байсан гэсэн нэгэнт бол одоо чинь залуу бол маргаашийн Монголын бол ард том Монголын ирээдүй учраас эднэрт бол мөнгө төлбөргүйгээр сургаад өшөө бол сурж байгаа хугацаанд нь бол олон янзын тэтгэмж олгодог байсан. Энэ систем бол зөв систем байхгүй юу? Дэлхийн 2 дугаар дайны тухай асуултанд оръё.
Дэлхийн 2 дугаар дайныг том гүрнүүдийн хооронд л болсон дайн. Иймээс монголчуудад төдийлөн хамаагүй байсан мэт манай залууст ойлгуулж байна. Үүнээс улбалж ер нь бид Монголынхон дотоод асуудлыг л яриа. Өөрсдийн асуудлуудаа шийдэх гарц гаргалгаагаа л хэлэлцээ. Бусад улсуудын асуудал бидэнд ямар хамаатай юм? Аль эрт болоод өнгөрсөн тэр дайны тухай бид мэдэж яах юм бэ гэх хандлага их төвлөө. Дэлхийн 1 2 дугаар дайны түүхийг мэдэх нь яагаад чухал вэ? Тэгэхээр ер нь бол түүхээ мэддэггүй ард түмэнд ирээдүй байдгүй гэдгийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Ер нь ганцхан Монгол бол жижигхэн хүн ам зөөнтэй 3 сая хүнтэй ийм улс учраас энэ бол геополитикийн өөрийн бодлого тодорхойлох, геополитикийн энэ бол том тоглоомд оролцох энэ ямар ч бодит боломжгүй. Зөвхөн дэлхийн одоо энэ геополитикийн том тоглогч нар бол дэлхийн энэ одоо улс төр эдийн засгийн энэ бол ерөнхий бол одоо чинь бодлого чиглэлийг тодорхойлдог. Эдний тэмцлийн эцсийн үр дүнгээр тодорхойлогддог гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. 90 оноос хойш бол одоо ялангуяа бол Оросын коммунист намын одоо энэ тодорхой нэр бүхийн удирдагч нар үнэхээр тэр энэ системээс өөрснөө зориу санаатай татгалзаад тэгээд улс нийгмийн мөн социалист блокуудын улсуудыг энэ капитализмд бол тавиад өгсөн шүү дээ. Энэ учраас бол энэ систем бол одоо бол сүүлийн үед бол болж байгаа энэ үйл явдлуудыг харж байхад энэ систем буцаад нөгөө одоо түүхийн энэ том ийм савлуур маань бол буцаад нөгөө тийшээ савлж эхэлж байгааг бол хүн бүхэн харж байгаа. Одоо зүгээр яхад сая өнгөрсөн 2016 оны Америкийн нэгдсэн улсын сонгуул тэгээ Трампыг энэ гаргаж ирж байгаа энэ асуудал болохоор Америкийн ард түмэн ч гэсэн бол өнөөгийн одоо энэ капиталист энэ бол системээс хамгийн их одоо биологийн хүртэж байгаа хэдий ч энэ систем бол тэр улсуудад бол тохирхоо болоод эхэллээ гэдгийг бол Америкийн сонгогчдын ард түмний бол бүр 50-аас илүү хувь нь бол энийг ойлгоцсон байна гэдгийг энэ үгээр бол энэ сонгуулиар бол бэлэн одоо ил боллоо шүү дээ. Мөн одоо 2-3 хоногийн дараа болж байгаа энэ Францын одоо ерөнхийлөгчийн сонгуулийн одоо тэр байдлыг ингээд ажиглаж яхад чинь мөн адил бол одоо хүмүүс заавал нийгмийн одоо шудраг ийм тогтолцоо дээдэлсэн мөн үндэсний улсаа эргүүлээд байгуулъя гэсэн энэ бол зорилго одоо зорилгын төлөө бол одоо ингээд том тэмцэл бол өрнөд. Одоо Оросд бол Оросын эсрэг одоо энэ 13 оноос бол явуулсан эдийн засгийн 20 хэмжээ гэдэг чинь бол бусад улсууд хуучин нөгөө системээ ямар нэгэн байдлаар бол одоо шинжилэн сэргийлэх гэсэн энэ оролдгуудыг л одоо эсэргүүцэж байгаа. Энийг бол улданд чангаж байгаа энэ хэлбэр шүү дээ. Тийм учраас бол өнөөгийн зөвхөн бол барууны ертөнц гэж байгаа Америкийн нэгдсэн улс, Англиар бол толгойлсон энэ улсуудын өөрснийх нь одоогийн тэнд байгуулсан байж байгаа энэ нийгэм эдийн засгийн энэ тогтолцоо нь өөрөө бол одоо чинь ийм хиймэлийн бүтц байхгүй да. Энэ нь бол өөрөө бол маш их хэмжээний өөр. Хоёрдугаар бол ер нь бол эдхийн нийтдэр бол энэ системийг цааш нь одоо өргөжүүлэн бол тэлэх тийм боломж бүх шавхагдсан учраас бол энэ систем хүмүүс одоогийн энэ одоо 2008 оноос хойш үргэлжилсэн энэ эдийн засгийн хямралын үр дүнд хүмүүс энийг бол баг багаар ойлгож ухаарч эхэлж байна л да. Тийм нийгмийн хямрал болж байгаа. Энэ бол санхүүгийн хямрал байсан. Тэр санхүүгийн хямрал нь эдийн засгийн хямрал болгосон. Эдийн засгийн хямрал нь одоо бол нийгэм улс төрийн бол том хямралд оруулчихад байна шүү дээ. Энэ бол үндсэндээ мухардл гэж ойлгож байна. Тийм учраас ер нь бол одоо чинь дэлхийн 1 2 дугаар дайн гэдэг бол ялангуяа капиталист гүрнүүдийн зүгээс бол 2 дугаар зуунд 2 том дэлхийн хэмжээний дайнг одоо зохион байгуулсан. Энийг бол өдөөсөн. Энийг бол одоо тодорхой байдлаар бол найруулан тавьж зохион байгуулсан улсууд мөн. Энэ бол одоо үндсэндээ бол одоо 90 онд бол манайд нөгөө ардчил нэрээр орж ирсэн энэ бол одоо чинь барууны энэ харийн энэ бол тодорхой дэглэн энэ эдийн засгийн энэ харьцаа чинь бол яг тэр дайнуудын дэлхийн одоо 1 2 дугаар тэр дайнуудыг үргэлжилнэ нөхгүй тэрний үргэлжилнэ. Тэрний зорилгыг нь болохоор зөвхөн бол халуун одоо зэвсгээр биш. Энийг бол үзэл суртал гүтгэн гүжирдэхээр ингэж бол бид нарыг үндсэндээ эзлэн авсан ийм л бол үйл ажиллагаа. Тийм учраас энэ ажиллагааг бол бүтэн одоо зургаар нь харахын тулд бол дэлхийн 1 2 дугаар дайныг бол судалж үжиж энийг бол ойлгож ухаарч үжиж энийг хүн ямар зорилгоор одоо чинь өдөөв тэрийг болгох зөвхөн бол капитализм коммунизмын одоо хоорондын үзэл суртлын тэмцэл юм шиг үгүй шүү дээ.
Энэ бол зөвхөн бол ойлгуулж байгаа. Энэ бол эцэстээ бол тэр улсуудын байгалийн баялаг хүн ардынх нь бол одоо эрдэм мэдлэг ажиллах чадварыг нь бол эзлэн авч өөртөө бол ажилуулах гэсэн ийм бол одоо оролдогыг л хүйтэн дайн гэдэг ийм гүжир гүтгэлгийн ийм одоо арга хэрэгслүүдээр яг тэр үед тавигдчихсан зорилгоо өөр аргаар одоо чинь биелүүлсэн байхгүй юу? Дэлхийн 1-2 дугаар дайныг дундаа бахан завсарласан 30 жил үргэлжилсэн дайн. Нэг л дайн байсан гэж сүүлийн үед эрдэмтэд бичиж байна. Ингэж үзэж байгаагийн шалтгаан юу юм бол? Ер нь бол дэлхийн 1-р дайн бол 1914 оноос 18 оны 11-р сар хүртэл үргэлжилсэн. Энэ дээр бол бас л би дахиад хэлэхэд энд бол ялангуяа Британийн бол тагнуулын тусгай албанууд мөн Америкийн одоо дипломат бодлого энэ хоёр бол нийлээд дэлхийн 1-р дайныг бол өдөөсөн. Энэ дайн дээр бол одоо тухайн үед байжсэн Австри-Венгрийн эзэнт улсууд задран улсын мөн одоо Османы одоо эзэнт улс гэж байсан. Одоо бол одоо өнөөгийн бидний мэдих Ирак, Сир, Ливь гэсэн улсууд тэр үед байгаагүй шүү дээ. Эн чинь бүгдээрээ бол одоо чинь одоо Османы эзэнт гүрний одоо хязгаар нутгууд байсан. Тийм учраас чинь энэ бол одоо тэр дайныг өдөөснөөрөө бол энэ том бол ард түмнүүдийн ийм нэгдэл ийм бол эзэнт гүрнүүдийг одоо жижиглэн задлсан байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар эднэр бол ингэж тэр улсуудын бүх эдийн засгийн боломжийг одоо эдийн засгийн нөөц боломжийг нь өөртөө ашигтайгаар бол задлж явж бүх одоо дийлсэн байхгүй юу? Тийм учраас бол одоо чинь ялангуяа 18 онд бол одоо энэ Герман улсыг дэлхийн 1-р дайнд ялагдсан тэр үед бол одоо Герман улсыг одоо бууж их хэлцээр гарын усыг зуруулад мөн Германаас асар хэмжээний дайны нөхөн төлбөрийг авч байгааг хараад мөн Францын нэг дипломат хэлсэн байгаа шүү дээ. Энэ дайн энэ бол гэрээг ингэж харахад энэ гэрээ бол нэгдүгээр маш их шудраг бус байна. Ийм учраас энэ дайн дэлхийн 1-р дайнд дуусаагүй юм байна. Энэ бол зөвхөн 20 жилийн дараа бол дахиад дэлхийн дайнд хүргэх ийм бол одоо гэрээг Германд тулгын зөвшөөрлж байгаа нь буруу гэсэн ийм утгатай үг хүртэл ярьжсэн шүү дээ. Тэгэд ч бол одоо 1929 оноос хойш дахин бол одоо дайн 10 жилийн дараа бол дайн дахин өдөөх зорилгоор бол одоо чинь Герман улсад одоо тийм одоо үндэсний социалист үзэл гэдэг тийм одоо фашист одоо нацист тийм үзэлтэй тийм бол одоо байгууллагыг гаргаж ирээ. Тэгээд Гитлерээр бол толгойлуулсан энэ бол нацист улсыг Германд өөрснөө зориуд одоо чинь нөгөө төслийн улс. Би түрүү чи ярьсан төслийн улс байхгүй. Тэний төслийн улс гэдэг бол ямар нэгэн зорилгын төлөө тэр улсыг зориудаар бол одоо чинь хөгжүүлдэг, үйлдвэржүүлдэг, зэвсэгжүүлдэг одоо чинь армийг нь том болгодог. Тэр чинь өөр юмд ашиглах гэдэг шүү дээ. Тэр чинь өөр зорилго. Тийм учраас бол Герман улсыг бол одоо ингэж хүчтэй зэвсэглээд тэгээд 1936 онд ч бол Австрийг Германд бол хаяж өгсөн шүү дээ. Австрийг хаяж өгнө гэдэг бол Германы бол санхүүгийн талаар тодорхой хэмжээний одоо нөөц бололцоонтой болгохын тулд Австри улсыг Германд хаяж өгсөн. Тэрний дараа бол 1938 онд нөгөө Мюнхний одоо хувилдаанаар мөн Чехийг бол хаяж өгсөн. Чехийг хаяж өгнө гэдэг чинь бол тухайн үедээ Чех улс бол одоо зэвсгийн үйлдвэрлэлээр үндсэндээ бол Европын номер 1 хэмжээний ийм том улс байсан байхгүй. Тийм учраас бол 36 онд Австрийг бол Гитлер хаяж өгч санхүүгийн боломжтой болгоод 38 онд бол тийм Чехословакийг бол одоо чинь мөнх Судетийн хязгаарт гэж бол одоо манайхан мос мэдж байгаа. Тэгж хаяж өгснөөр Гитлер хүчрхэгжиж дэлхийн дэйн өдөөх хэмжээний бол тийм хүч боломжтой болж авсан байхгүй юу? Тэгээд бол одоо чинь тэрний чинь дараа бол 1939 оны 9 сараас бол одоо Польшийг бол Герман эзэлж авсан. Тэгэхэд бол одоо чинь барууны ялангуяа бол одоо чинь Их Британи улс бол Польшийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг одоо чинь би баталгааж болно гэсэн гэрээтэй байсан боловч тэр бол 1944 он хүртэл бол ямар ч одоо чинь бодиттой үйлдэл хийгээгүй шүү дээ. Хэрэг бол одоо 1939 оны 9 сарын 1-нд бол одоо Гитлерийн нацист Герман болон Польш улсыг эзлээд ингэж авахд одоо 3-4 хоногийн дараа бол Британи Гитлерт бол Гитлерийн энэ нацист Германд дайн зарласан. Нацист Герман дайн зарлангууд чинь одоо та байсан тэр Шинэ Зеланд одоо Австрали, Канада энэ төр бол автоматар одоо дайн зарласан шүү дээ.
Тэр юу гэж хэлдэг юм бол одоо чинь тэр улсууд чинь бол тусдаа улсууд юм шиг мөртлөө үндсэндээ бол одоо тийм нэг командтай нэг бол одоо хатан хааны одоо удирдлагатай ийм бол улсууд байхгүй. Энэ тийм учраас тэр чинь бол зөвхөн одоо тусдаа улс юм шиг бидэд ойлгогдоод байгаа боловч харах нь тийм биш байна. Тэгэд энийг бол одоо үндсэндээ зөвлөлтийн ард түмэн бол үнэхээр бол баатарлага байгуулж 1945 оны одоо 5 сард бол тэднийг Берлинд очиж бол дарсан шүү дээ. Энэ тэгээд дэлхийн 2 дугаар дайны дараа бол одоо энэ дайнд ярсан энэ холбоотон гүрнүүдийн одоо чинь энэ тохиролцсон энэ бол геополитикийн энэ тогтц бол 90 онд дахиад эвдэрсэн байхгүй. Тийм учраас бол одоо чинь энэ бүх юмнуудыг судлахын гол ач холбогдолтой зэрэг бол бид нар асуудлыг бол зөвхөн нэгэн жижигхэн одоо хэлтэрхийгээр нь харах биш, том дур зүргээр нь ямар хэний ямар бол одоо чинь цаад зоригтой ямар үзэл санаа ямар тодорхой бодлого үйл ажиллагаа яваад байна гэдгийг хараад энийг ойлгосныхаа үндсэн дээрээс Монголынхан өнөөгийн одоо чинь одоо энэ 27 жилийн энэ бүх асуудлуудын цаана байж байгаа шалтгаануудыг цаана байж байгаа тэр одоо зорилгоодыг цаана байж байгаа одоо энэ үйл явц бодлогыг бол бид нэр топ томрон харах энэ болцол бүрдэж байгаа байхгүй да. Халахын голын дайныг зөвлөлт холбоот улс өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалахын тулд л бүгд найрамдах Монгол ард улсын зүүн хил дээр Японтой байлдсан мөргөлдөөн байсан гэж сүүлийн жилүүдэд хүчтэй сурталчлах болсон. Энэ үнэхээр тийм байсан юм уу? Манай улсын хүн ам хүчин чадал тэр үед ямархуу байсан юм бол? Энэ бол огт тийм биш вэ. Яагаад гэвэл энэ чинь нөгөө 1990 оноос хойш ялангуяа 96 оноос хойш нөгөө Баабар гэдэг нөхрийн бичсэн одоо энэ суртал ухуулга ба шүү дээ. Энэ үе бол хүмүүс бол зарим хүмүүс тэрийг бол бүү бүр гэж нэрлэдэг байгаа. Энтэй бол 100% би санал нэг байна. Тэр бол ердөөс Монголын 20 дугаар зууны түүхийг бүрэн гүтгсэн нөхөр байхгүй юу? Тэгэхэд бол ер нь бол тэр үеийн нөхцөл байдлыг одоо чинь түүхээс эргээд аваад үздэг юм бол 1938 оны одоо 8 сард бол Мөгдөн гэж бол одоо энэ Дорнод аймгийн цааханд байж байгаа Манжурийн орчин бол Дорнод хиттийн төмөр замын дагуу бол ийм мөргөлдөөн гарсныг нь ашиглаад Японы айрам тэрүүгээр хот хит руу цэрэг оруулаад бүр урагшаа яваад бол одоо ч Сингапур хүрсэн шүү дээ тэр айрам. Тэгэд Монголын бол одоо энэ хилийн цаах нь бол одоо Квантуны айрам гэж байсан сая 300 мянган бие бүрэлдэхүүнтэй маш их зэвсгэлсэн шүдэ хүртэл зэвсгэлсэн ийм айрмыг бол одоо төвлөрүүлсэн байсан. Тэгэд ер нь одоо чинь ялангуяа тэр 30 оны бол хэлмэгдүүлэлт одоо 38 оны байдал 39 оны одоо Монголын бол гадаад дотоод нөхцөл байдлыг ингээд үздэг юм бол маш олон удаад хэдэн 100 дахин хилийн хил зөрчсөн ийм бол одоо зөрчлүүд мөн дотоодын нөхцөл байдал маш тогтворгүй болж эхэлсэн байхгүй. Тийм учраас ч юм бол тэр үе одоо үед болсон энэ онд ялангуяа 37 38 оны тэр хэлмэгдүүлэлт гэж яриад байгаа ч юм бол Монгол улс энэ улс үндэстэн аврахын тулд чинь тэр гадаад дотоодын туршуул тагнуулуудтай үнэхээр тэр одоо зөвхөн тухайн үед бол толгой нэрэгдсэн байсан энэ дотоодынхын тэнэгүүдтэй хийжсэн тэмцэл байхгүй. Тэгэд 1938 оны 5 сарын бол дундуур одоо чинь халахын голоор одоо манайх руу Японы Квантуны айрам одоо цөмрөн орж ирсэн шүү дээ. Тэгээд тэр бол одоо ямар зорилго бол тавьж исэн гэхдээ зэрэг Монгол нутгийн бол ямар ч байсан одоо чинь дунд хүртэл нь бол эзлэх. Тэгээд тэр нь одоо эзэлснээр Монгол улсыг одоо түшиж газараа болгоод тэгэд байгалаар бол байгаль нуурын орчмоор бол Орос руу бол одоо дайрах нөгөө талаас нь бол Итали одоо Герман хоёр бол одоо ингэж Орос руу дайрах ийм нөхцөл байсан байна. Тэгвэл зэрэг чинь энийг бол одоо чинь хэрвээ Монгол Орос бол чинь манай өөрийн ашиг сонирхлын төлөө манай дан өдөөс ингэж ярьж байгаа энэ гинэн тэнэг усууд би зориуд сануулж хэлэхэд одоо тэд нар бол одоо чинь хятад бол болсон одоо Японы тэр эзэн хааны айрмын хийсэн тэр аимшигтай бол одоо чинь хядаануудыг бас тэдний үзхийг бол би зөвлөж байна л да. Монгол хэрвээ тэр үед бол Монгол Японд бол эзлэгдсэн бол Монгол өнөөдөр байхгүй байхгүй өнөөдөр хүн амын. Тэгээд Монгол улсын бол одоо үндсэндээ тэр үед чинь нөгөө хөгжлийн бол одоо чинь боломж маш их хомсдол байсан. Ердөөсөө нэг тийм ганцхан мордохороо нэг 800 орчим бол одоо бие бүрэлдэхүүнтэй. Тэгээд үндсэндээ ганцхан их буутай
ийм л бол одоо чинь одоо зэвсэгт хүчин аримтай ус байсан шүү дээ. Тийм учраас 36 онд бол зөвлөлт холбоот улсаас Монгол улсын газар нутгийг бид нэр өөрийн газар юм шиг дайснаас хамгаална гэсэн энэ гэрээний дагуу бол манад орж ирж тэр Японы бол энэ төрмгийлэгчдийг эзэн дүрмэгчдийг бол дарсан шүү дээ. Тэгэд 1921 оноос 1946 оны 10 сарын 20-ны Монголын ард түмний бүх нийтийн санал асуулга байна шүү дээ. Нөгөө тусгаар тогтнолын төлөх тэр хүртэл бол ердөөсөө зөвхөн Оросын холбооны улс урд нь бол зөвлөлт холбоод улсад манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байсан. Энийг бол ойлгох хэрэгтэй байхгүй юу? Монголчууд халахын гол зөвлөлт холбоот улсын улаан арамтай хамтран Японы империалистуудыг буцсахж ялд байгуулсныхаа дараач зүгээр суугаагүй. Оросын баруун хилээр цөмрөн орж ирсэн Гитлерийн арамтай хийсэн дайнд зөвлөлт холбоот улсад чадлын хэрээр тусалж ялалт байгуулахад нь хувь нэмрээ оруулсан. Энэ талаар та тодруулж ярьж өгнө үү? Ер нь манай одоо урд нь байсан манай улсын одоо удирдагч нар манай өвөг дээдс бол үнэхээр зөв шийдвэр гаргаж мөн өөрийнхөө бол одоо улс ард түмнийг тэр Японы бол одоо энэ эзлэн төрмгийлэгч нараас тэр үнэхээр тэр аимшигтай одоо тэднийг бол алуурчин тэр зандалчтаас бол үнэхээр Оросын одоо ард түмний тусламжийн хүчинтэл бол аварсан тийм үү? Тэрнийхэн дараа бол 41 онд бол Гитлер одоо баруун талаас нь ингээд Оросын эсрэг бол зарласан энэ дайнд бол бид нар бүх одоо чадах бүхнээрээ тусалсан. Тэгээ тэн дээр бол нэг 500 орчим мянган агт морь хүлгийг биелүүлсэн 500 орчим бас мянган тонн одоо мах бусад бол одоо тэр дайны үеийн одоо үед хэрэгцээтэй бол бүхэл одоо чинь хөдөө аж ахуйн гаралтай бол ийм бүтээгдэхүүнийг нээсэн мөн ховсголт Монгол гэдэг бол ийм танкын цуваг бол бид нар бэлгэлсэн мөн ховсголт Монгол танкын цувааны тэр бие бүрэлдэхүүнийг бол дайн дуустал бол бүх зүйлээр нь идэж уух өмсөх зүг бүх юмар нь бас хангаж ирсэн. Энийг ч гэсэн бол Оросын түүхэн дээр бичсэн саяхан хэдхэн хоногийн өмнө бол одоо Москвад бол нэг Поклонная гора гэж байгаа шүү дээ. Тэр хүндэтгэлийн тэр товцог дээр бол дайны замаар яваа морд гэдэг ийм нэртэй ялтан тэмүүлсэн морд гэдэг ийм Монгол морины бол хөшөөг тэнд бол саяхан одоо манайхаас бэлгэлсэн тэр хөшөөг бол тэнд одоо сүндэрлүүлсэн шүү дээ. Тийм учраас Оросын ард түмэн бол бидний Монголын ард түмний одоо энэ дэлхийн 2 дугаар дайны үед бол хүргэлж ирсэн энэ тусламжийг бол хэзээ ч мартдаггүй. Тэрийг маш өндөргөн хэлдэг. Мэдээж ямар ч улсуудын донд тэнэгүүд их байдаг. Юм мэддэггүй. Гэхдээ тэрийг нь бол бид нар бол одоо чинь аваад Оросууд ердөөсөө тийм байна гэж хэзээ ч бодож болохгүй. Тэр улсын бол албан ёсны бодлого, тэр улсуудын бол эрх баригчдийнх нь бол Монголд бол хандаж байгаа хандлага энэ бидэрт чухал болохоос Оросын ямар ч захын нэг тэнгийн одоо чинь үгээр бол одоо чинь юу аваад Оросууд ердөөсөө тийм байна гэдэг энэ бол маш гинэн одоо ийм бол одоо чинь бодол санаа шүү дээ. Дэлхийн хэмжээний дайны ялалтанд хувь нэмрээ оруулсандаа бие л хувьдаа бахархдаг Монгол хүний хувьд. Үнэхээр тэр бол би дэлхийн 2 дугаар дайнд үнэхээр Оросууд үнэхээр энэ хүн төрлөختний тэр фашизм дэлхийн 2 дугаар дайн бол Европод гарсан тэр 21 мянга гаруй дайн гарсан энэ одоо төвшүүдээ тэрний бол дэлхийн 2 дугаар дайн бусад зэрэг хүн төрлөختний түүхэнд болж ирсэн дайнуудаас юугээр онцлог юм бэ гэдэг зэрэг чинь тэр үеийн одоо Гитлерийн тавьж ирсэн зорилгоч ердөөсөө энэ Евразийн энэ өргөн үүдэн нутгийг нөгөө Английн нөгөө эндгэхтэй адилхан бүрэн колон болгоод ердөөсөө бүх хүн амын ихэнх хувийг нь бол хядах тийм устгах зорилготой байсан байна. Дээр үед бол болж ирсэн энэ бол дайнууд ч бол зөвхөн бол тухайн улсыг өөрийг нь буулган авах одоо чинь байгалийн нөөц баялаг хүн амынх нь бол одоо ажиллах хүчийг хямд ажиллах хүчийг бол цөлмөх энэ зорилгыг тавьж ирсэн бол дэлхийн 2 дугаар дан ердөөсөө тэр хүнээс өөр байгаа гэхин төлөө тэр хүмүүсээс одоо чинь одоо тийм учраас нацист яг үндэсний үдэд үндэсрэх бүр тийм үзэлтэй чи зөвхөн бол өөр тэр хусуудаас өөр чи Аз хүн байгаа гэхин төлөө чамайг хядах ийм зорилготой тэр үзэл санаагаар бол одоо чинь бүхэл бүтэн энэ ард түмнүүдийг бол одоо чинь Германы ард түмний бүтэн толгойг нэргүүлээд ингээд одоо тэр дайнд босгож чадсан. Гэхдээ зэрэг чинь эндээс бас нэг юмыг бодохдоо тэр үед чинь 60 хэдэн сая байсан Германы тэр бол одоо чинь Европын гэгэрсэн энэ ард түмнүүдийн толгойг бүрэн угаалсан байна.
Инх төр гэдэг уншигч таны халахын гол бидний сайн мэддгүүдээ нийтлэг уншаад ийм асуулт асуусан. Зөвлөлт холбоот улс бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар хоорондын 1936 оны 3 дугаар сарын 12-ны харилцан туслалцах гэрээний дагуу зөвлөлт холбоот улсанд бүгд найрамдах Монгол ард улсын газар нутгийг гадаадын цэргийн түрэмгийллээс өөрийн газар нутаг мэт хамгаалж байх үүргийг хүлээсэн. Үүнтэй адил гэрээг тухайн үед зөвлөлт холбоот улс өөр орнуудтай хийсэн байсан уу гэж асуужээ. Тийм юм бол тийм гэрээг бол одоо чинь би бол олж үзээгүй нэгдүгээрт. Яагаад гэвэл ийм байгаа юм л да. Ер нь 1917 онд орсон Октябрийн социалист хувьсгалын дараа 21 онд бол Монголд бол ардын хувьсгал ялсан. Мөн бол тэр үед бол одоо даахурыг эзэлсэн байсан энэ бол гамин цэргүүдийг тэр Оросын одоо Брон Унгарын айран бол нэгдүгээр хөөж явуулсан. Тэрний дараа болохтой зөв Брон Унгарыг мөн гадаадын олон бол энэ капиталыг одоо бусад цэрэг айрмын төдийгүй мөн капиталаас бол үндсэндээ биднийг Оросууд чөлөөлж өгсөн. Тэгж бол Монгол улс бол үндсэндээ сүүлийн 220 жил бол Манч хятадын дарлалаас бол чөлөөлөгдөж тусгаар тогтсон улсаа байгуулах энэ боломж бол гарч ирсэн. Тэгээд Монгол бүгд найрын Монгол улс гэж 24 онд байгуулагдсны дараа зөвхөн одоо чинь Монгол улсыг 46 оны 10 сар хүртэл бол зөвхөн зөвхөн холбоот улс тусгаар тогтнолыг нь албан ёсоор хүлээн зөвшөөрсөн тусдаа улсан байна гэж харьцаж гисэн байхгүй юу. Тэгээд ер нь бол одоо чинь саяны ийм асуулт бол тавьж байгаа хүний гол цаатлын сэтэл нь болохоор эдгээр чинь бол нөгөө талын одоо имийг л өмөрөх гээд оролдоод байгаагийн нэг одоо чинь арга барсан одоо нэг тийм орлого шүү дээ. Энэ хамгийн гол нь би ингээд дахиад хэлэхэд Баабар бол өнгөрсөн 27 жилийн туршид манай энэ залуу үеийнхний үлэмж хэсгийнхэн толгойг бүрэн угаацсан байна. Энэ бол ер нь манай ард түмэн хэлдэг чинь ер нь ямарваа нэгэн хүмүүсийн эсрэг хийж байгаа хамгийн хүнд ялтай гэмт хэрэг бол тэдний бодол оюун санаанд нь хийж байгаа хор байхгүй да. Гол нь. Бодол оюун санаанд нь хийж байгаа энэ хор, энэ тархины угаалга, энэ бол буруу ташаа, энэ бол үзэл санаа тэр улсуудын бүхэл бүтэн тэр хүмүүсийн тэр улс үндэстний хувь заяанд нь хүртэл муу уршигтай байдаг учраас л манай ард түмэн сэтгэлд нь хийж байгаа нүгэл хамгийн том гэмтэрэг гэж ярьж ирсэн ийм ярьж ирсний л одоо баталгаа шүү дээ. Тийм учраас дахиад хэлэхэд чинь бол энэ юмнуудаас бид нар гарах хэрэгтэй. Тэгээ ялангуяа бол одоо 90-ад оны дунд үеэс чинь бол манай Соросын сангаас манай 10 жилийн сургуулиудын ялангуяа түүхийн сургуучдыг бүгдийг өөрчилсөн байгаа байхгүй юу. Бүх манай өнгөрсөн энэ одоо энэ түүхийг гүтгэн гүжирдэж бүхэл юмнуудыг болоход ер нь шинжлэх ухааны бүх бүтээлүүдийг баруун л одоо жишээ нь тэндэл зохиосон, тэндэл зохион бүтээсэн шинжлэх ухааны бүх нийлтүүдийг тэнд хийсэн юм шиг одоо Британика энэ гэж бол манад маш их одоо орчуулж болоод тэр огтдtiin биш байхгүй. Ер нь бол одоо ихэд одоо түүхийг судлаад үзтiin бол 1930-аад он гэхэд ч юм бол Америкийн нэгдсэн улсад бол шинжлэх ухаан гэж юм баг байгаагүй байхгүй тэнд чинь. Тэгээд бол хамгийн гол нь дэлхийн 1-р дайнд, дэлхийн 2-р дайнд бол одоо сүйдсэн байсан Германы бүх одоо патентуудыг нь Их Британи, Америк хоёр бол хувааж авах гэсэн ийм гэрээг хүртэл эднэрт толгон одоо гарын үсэг зурулсан байдаг шүү дээ. Тэгэхээр тентхийн бол 20-оос 30 мянган бол шилдэг инженер эрдэмтдийг нь бүгднгийн одоо чинь одоо тийшээ уруулан элсүүлж авсан. Тэ орчин цагт ихэнх монголчууд үзэхдээ дэлхийд даяаршсан монголчууд хаа сайгүй амьдарч байна. Тиймээс бид аль нэг талд нь орохгүй. Оросын холбооны улс баруунч өөрсдийн ашиг сонирхлын төлөө хоёр тал болж хоорондоо сөргөлдөж байна. Оросын холбооны улсын ашиг сонирхол бол бидэнд хамаагүй гэж байна. Энэ зүгээр л ашиг сонирхлын асуудал гэж юу? Гэхдээ яалаа гэж энэ бол Монгол үндэстэн цаашид Оросын тогтнох эсхийн тухай асуудал байхгүй. Яагаад гэвэл даяарчил гэдэг чинь бол бас л өөр утга санаагийн нуухын тулд тэрийг өөрөөр нэрлэлсэн байна. Даяарчил гэдэг бол англосаксуудын бол дэлхийд жанжлах бодлого даяар колоничлалыг л даяарчлал гэд нэрлэлсэн байна байхгүй. Тэднэрт дэлхийн бөмбөрцгийн бүх одоо улс үндэстнүүдийн дээр бол энэ жанжиллаа тогтоох тэднийг бол бүгднгийн бол одоо энэ
колоничлог энэ бодлогоо даяарчил гэд нэрлэдэг байгаа байхгүй. Тийм учраас чинь одоо бол Америкийн нэгдсэн улсын одоо ард түмний нэг хэсэг ч гэсэн тэгж үзэж чинь Америк бол зөвхөн бусдын хэрэгт оролцохгүй бид нар өөрөөдснөө үндэснийхээ бол одоо энэ улсыг дахин байгуулах хэрэгтэй, үндэснийхээ эдийн засгийг сэргээх хэрэгтэй гэж тэр улсууд сая Трампыг сонгож гаргаж ирсэн шүү дээ. Мөн Европын холбооч гэсэн бол одоо ингэ задрах гэдэг байгаа. Германы канцлер бол Анжела Меркелийн эсрэг бол Германы ард түмний үлэмжийн хэсэг нь бас яг одоо Европын холбоо гэдэг бол Европын холбоонд орсон энэ улсуудад ямар ч ашиггүй юм байна. Энэ бол зөвхөн биднийг одоо чинь тэр даяарчил гэдэг нэрийн дор бидний энэ төр улсыг бол одоо дотроос нь задлан устгах энэ үйл ажиллагаа юм байна. Тийм учраас Европын холбоог бол бид нар нас гарч өөрийнхөө одоо үндэсний бол одоо улсаа бол байгуулах хэрэгтэй. Үндэсний эдийн засгаа бид нар бол бодох цаг болжээ гэж ингэж яриа. Амун тэрнээс өмнөхөн бол одоо ингээд Их Британи бол мэдээж бол одоо энэ нөгөө хоёр нүртэй бүх гол бол хорыг найруулж идэг энэ газар чинь болох нөгөө Брексит гэдэг гараа явцсан шүү дээ. Энэ бүх юмнууд чинь бол Европын холбоо хүртэл бол одоо чинь задрах дээрээ болсон байна. Тийм учраас бол ер нь бол одоо юу гэдгийг даяарчсан гэж ярьж байгаа улсууд чинь энэ даяар колоничлол байгаагаа одоо энэ дэлхий дээр бол одоо чинь эдийн засгийн энэ бол одоо энэ нүүдэлчд гэж ярьдаг шүү дээ. Одоо чинь колоничлолд орсон улсуудын нутаг оронд нь амьдрал байхгүй болсон учраас тэд нар амьдралын ирэхээр тэр капиталист орн руу явж тэнд бол очиж хар бор ажлыг нь хийж амьдарч байгаа шүү дээ. Гэвч тэднэрт бол маш ашигтай байгаа байхгүй. Яагаад гэвэл тэд нар бол одоо тэр хүмүүсийг төрүүлээгүй, боловсруулаагүй, өсгөөгүй, боловсрол өгөөгүй, гагцгүй өөртөө бэлэн юмыг аваад ажиллуулчихж байгаа байхгүй. Бэлэн ажиллах хүч, эрдэм мэдлэгийг нь өөртөө хэрэгжилчихэж байгаа. Тэгэд эсрэгээд тэднэрт бол ямар тэтгэр тэтгэмжийн асуудал тэнд яригдахгүй байгаа. Тэднэрт бол ямар нэгэн тийм бол хариуцлага хүлээхгүй, тэдний эрүүл мэндийн төлөө хариуцлага хүлээхгүй. Энэ бол колоничлол байхгүй. Нэг л колоничлол гэж нэрлэдэг байхгүй юу? Тийм учраас бол би дахиад хэлэхэд чинь Монгол эцэг одоо төрүүлж өсгсөн. Монгол улс бол тэднийг одоо боловсруулсан, хүний зэрэгт хүргэсэн. Энэ бол одоо хүмүүсийг нь энэ бүх одоо үүд халгыг нээж хайснаар мөн Монгол улсын дотор талын амьдралыг амьдрахад аргагүй тэсвэрлэхэд хэцүү тийм нөхцөл байдлыг зориудаар санаатаагаар бий болгож байгаа учраас тэр нийгэм дотор бол амьдрдаг бол арай нэг жаахан бол одоо тийм одоо юу гэдэг хөдөлгөөнтэй арай жаахан бол одоо тийм тэмүүлэлтэй энэ улсууд нь нутаг орно хаяад тэнд очиж бол амьдрахын эрхэнд амьдарч байгаа. Тэр улсуудад хичнээн олон жил насаараа амьдэрсэн ч гэсэн тэнд тэтгэвэр байхгүй, эрүүл мэндийн даатгал байхгүй, ямар ч бол одоо чинь нийгмийн одоо хамгааллын ямар нэгэн юм байхгүйгээр тэнд амьдрна гэдэг бол энэ бол үнэхээр бүр гүнзгий колоничлын хэлбэр байгаа байхгүй. Тэгээ саяхан яг боолын нийгэм ер нь бол капитализм ч юм бол орчин үеийн боолын нийгмийг л капитализм гэж нэрлэлсэн байж байгаа байхгүй. Тэгэд одоо саяхан бол олон улсын валютын сангийн өргөдгсөн хөтөлбөрөөр ч манай улсад бол бүх олон татваруудыг нэмгэж болоод тэд тулгын шаардлагатай явуулсан мөн одоо тэтгэврийн насыг энэ төр нэмнэ гэдэг чинь бол үндсэндээ хамгийн гол нөгөө хүний төлөө байж социалны улсын хамгийн сүүлчийн үлдэгдлийг ингэж устгаж байгаа байхгүй. Санаатаа устгаж байгаа байхгүй чинь. Тэгтээ зэрэг чинь бол олон улсын валютын сан гэдэг чинь бол Вашингтонд бол өөрөө төв штабанд байрладаг. Дэлхийн банк бол Вашингтонд байрладаг. Энэ чинь бүгдээрээ бол Америкийн байгууллагууд байхгүй. Энэ чинь олон улсын биш дэлхийх бүр биш байхгүй. Энэ байгууллага зөвхөн тийм нэртэй байгууллагууд байна. Одоо чинь Америкийн одоо чинь валютын сан гэж нэрлүүл яг болно. Америкийн бол одоо чинь банк гэж нэрлүүл болно. Гэвч тэрнийх нь орнд нь олон улсын гэдгээр солилцсон байгаа байхгүй да. Гэвч тэрний явуулж байгаа бүх бодлого үйл ажиллагаа тэрний бол тэр хүрэх гээд бол тэмүүлээд байгаа тэр зорилго нь болохоор бүгдээрээ Америк их байхгүй. Мэдээж Америкийн ард түмний бол хийхэд нь хамаагүй л да. Гэхдээ Америкчин бол одоо зөвхөн бүх төрийн эрх мэдэл бүх одоо ямиг нь мэддэг нь өчүүхэн тэр нэгэн хувь бол хит баячууд нь олигарх одоо элитл бол бүх одоо дэлхийн одоо бүх энэ бодлогыг бол тэдний одоо хүсэл эрмэлзлээр тэдний бол одоо зорилгоор явагдчих шин. Энийг л бид нар ойлгож ухаарах хэрэгтэй байхгүй. Оросууд бидэнд тусалсан тухай ярихаар Монгол улсыг тусгаар тогтноход гол үүрэг гүйцэтгэсэн Сталины тухай бичгээр өнөөгийн Оросын холбооны улсын байр суурийг дэмжихээр монголчууд нэг нэгнээ Оросын талыг баримтлагч гэж хочлох болсон. Бид нэг бус нутагт амьдарч байгаа. Бидэнд бодтой тусалж ирсэн Оросуудын талд орхосоо ичих ёстой юу? Яагаад дэлхийн нийтийг дайн самуунд автуулж
түүхийн турш колоничлж ирсэн Их Британийн Америк нэгдсэн улсын талыг баримтлагч гэж би биедээ шошиг наадаггүй юм болоо. Харин тий би бас одоо тэрэн дээр үнэхээр гайхдаг байхгүй. 27 жил бол одоо манай бүх юмыг бол одоо тэр боловсролын тогтолцоог бол бүгднийг одоо та нар бол гадаа ингээд гаргахаар чинь бүх юмыг нь англи одоо чинь латин бүр мөхцөн хэл шүү дээ. Латин хэл бол 26хан энэ тэмдэгттэй маш ядуу хэл шүү дээ. Үнэндээ бол тийм улсуудын имийг бол манай ур хүүхдтэй сургаад байгаа. Тэгээд одоо жишээ нь бол энэ улсуудын бүхэл бүтэн бол одоо улсуудын төр засгийг нийгмийг нь сөнөөгөөд эвдээд боснуулаад колоничлоод байгаа. Энэ улсуудыг бол бид нар ярихгүй мөртлөө бид нарыг үнэхээр бол одоо нөгийн Монгол улсын одоо тусгаар тогтнолын бол гол баталгаа болсоор ирсэн Оросын холбооны улсыг ярихтай зэрэг л коммунист гэж ярьдаг тийм үү? Одоо юу гэдэг нь Оросын талыг баримтлагч гэдэг. Гэхдээ тэрнээс ердөөсөө ичих хэрэг байхгүй байхгүй. Би бол мэдээж бол одоо 90-ад оны одоо ихэнх үед бол бас энэ суртал ухуулга тодорхой хэмжээгээр авдаг тийм юм шиг надад бодогдож ирсэн үе би үнэхээр. Гэхдээ тэр чинь тэр үед нь бол тэр дор нь бол одоо энэ мэдээллүүдийг шалгаад ингээд хүмүүсийн одоо эрдэмтэн одоо мэрэгдийн бол бичсэн энэ одоо судалгааны бүтээлүүдийг уншаад зөвхөн ганцхан Оросынхгүй ер нь бол Италийн одоо жин Францын, Германы, Оросын энэ эрдэмтдийн бол юмнуудыг уншаад үзэхдээ зэрэг чинь энэс бүр яг эсрэг байгаа байхгүй ондоо эсрэг. Тийм учраас бол би дахиад хэлэхэд бол Орос бол бид нарыг үнэхээр одоо 21 онд бол гамингуудаас чөлөөлж өгсөн. Мөн 39 онд бол бид нар бол Японуудаас бид нарыг хамгаалж бидний өнөөгийн бол одоо ийм байдлыг хүргэхэд бид нарт өөртөө байхгүй юмнуудаар хүртэл бид нарт маш их хэмжээний бол тусламж өгсөн. Ямар ч дэлхийн бүх одоо улсуудын түүхийг ингээд судлаад үздэг юм бол колоничлж байсан улс хизээч бол тэр ард түмнүүдийнх нь одоо чинь тэр хүн амынхын тоог өсгөхөд ингэж бол одоо эргээр нөлөөлдөг юм байна. Боловсролыг ингэж одоо манай багш, эмч, технологи, инженерүүд бүх төрлийн соёл урлагийн бүх юмыг бол тэдний бий болгож өгсөн. Бий болгоход өдөржих хэмжээгээр тусалсан байхгүй юу? Ийм одоо юмнуудын төлөө ийм асуудал тавьж гин гэдэг бол үнэхээр тэр Баабрын одоо чинь тэр тархины болгоод бүрэн автсан тэр чинь бодит одоо чинь энэ байдлаа мэдрэхэ байцсан нэг тийм хүн гэж хэлэхэд хэцүү байдаг. Хүн гэж хэлэхэд бол үнэхээр бид нар чинь хүн болоогүй. Манай ард түмэн чинь хүнээр хүн хийнэ гэж ярьдаг шүү дээ. Тэр чинь зөвхөн бол хоёр хөл дээрээ ярьдаг энэ бод галууд бүхэн чинь хүн биш шүү дээ. Тийм учраас энэ чинь одоо бодит нөхцөл байдлаач хүртэл бид нар мэдрэхэ байцсан ийм идиот тийм хүн сөрөг болгоцсон байгаа байхгүй. Хэсэг асуудыг. Энийг л одоо бид нар маш их ойлгох хэрэгтэй. Хамгийн гол энэ бүхэн чинь бол манай улсын нөгөө үндэсний чөлөөлөх тэмцлийн одоо чинь хамгийн том бол эрсдэл нь хамгийн том саад дотор нь эднэр байгаа байхгүй. Энэ хэсэг асуудаг байхгүй. 1911 онд Манччин улс нуруу унаж Аз твдэх олон улсууд өөрийн тусгаар тогтнолоо баталгаажуулж тусгаар уршихын төлөө чадах бүхнийг хийцгээсэн. Яг энэ түүхэн эзэгтэй цаг мөчөд ч бидний хойд хөрш Орос улсын тус хандлага түүхэн үүрэг гүйцэтгсэн байдаг. Гэрээнүүдийг үзэж яхад хэлэлцээрүүдийн тухай судалж яхад энэ тодорхой харагддаг. Мэдээж бол одоо чинь Орос улс бол одоо чинь Монгол улсыг өөрийн одоо юу гэдгийг геополитикийн нэг тодорхой бол одоо сонирхлын бүс гэж харах нь хардаг. Харж ирсэн цаашлаач гарна. Энд ямар нэгэн буруу юм байхгүй. Гэхдээ нэг юм бодох хэрэгтэй. Бид нарыг бол ийм хэмжээний бол газар нутагтай байгааг нь хятад одоо чинь хятадын цэнгүрэнд бол өгөхгүй явсан. Дараа нь бол одоо бүгд найрамд хятад Орос гэж байгуулагдсан дараа ч гэсэн бид нарыг бол Монгол улсын тусгаар тогтнолын гол баталгаа болсон энэ улсыг бол одоо одоо юу гэдгийг ингэж бол бүтгэн гүжирдэж ингэж бол одоо ийм байдлаар эдгэртэй харьцна гэдэг бол тэр хүний ямар тэр хүн үндэсний үзэл байхгүйг шинж байхгүй да. Эн чинь нөгөө одоо чинь даяарчлагдсан нөгөө тэр даяар хүн сүргийн нэг байхгүй да. Космополит үзэлтэй. Эдгээр чинь бол энэ бүх бол одоо чинь колоничлыг бол хүлээн зөвшөөрсөн. Магадгүй энэ бол колоничлаас Монголын бол одоо энэ 27 жилийн энэ бол аимшигт энэ үйл явцаас үлэмж хэмжээний одоо хөрөнгө баялаг завшсан ийм улсуудын л одоо чинь хамсаатан садан өөр хүүхдүүд нь байд юм уу? Ийм л улсууд ийм яриа гаргадаг байхгүй юу?
Тэгээд тэд нар бол дандаа бол одоо чинь далдаас тэд нар өөрснөө гараж ирээд бол одоо чинь асуулт тавиад өөрснийхэн бол одоо чинь одоо юу гэдэг зүс царай харуулад ингэж бол хүмүүстэй хизээч ийм одоо чинь ийм тийм хилэлцэн ийм маргаа мэтгэлцэн бол хийдэггүй байхгүй. Эдгээр бол дандаа ингээд бол одоо чинь энэ олон нийтийн мэдээллийн сүлжээний цаанаас бол одоо чинь энэ угаацаа бол хүмүүс рүү цацж идэг. Ийм л одоо хитгэн төрлийн хитгэн тооны нэг ийм бүлэг итгээд байдаг байхгүй.